1212. За сайн байцгаана уу? Та бүхэндээ арай мэнд хүргье. За манай календарсан төлөвлөгөө маань Gantt chart маань аль биесээр шинэ хөгжүүлэлт орж ирлээ. За ерөнхийдөө бол бид нар хуучин хөгжүүлэлтээр одоо нэлээд хөгжүүлэлтүүдийг сайжруулж нэмж орууллаа. Бага нэмдэг болсон. За дээрээс нь ажлын төлөвлөгөө графикуудаа бид нар ингээд нэлээд дэлгэрэнгүй байдлаар ингээд харах боломжтой болж байна. За одоо ингээд ажлынхаа хугацаануудыг татаал хооронд нь холбоо хамаарлуудыг зоож оруулж ирээл ингээд шууд тавьчих чинь. За тэгээд ерөнхийдөө л яг хуу эхлэх дуусах хугацаа, эрт эхлэх, эрт дуусах, тэгээд төслийн дуусах хугацаа гэдэг ерөнхийдөө календарсан төлөвлөгөө маань барилгын одоо төсвийн програм эстиматор эмээс одоо ажлын дараалал ажлын одоо нэршлээ татаж аваад энэ дээрээ бид нар төлөвлөлтөө зөвхөн хугацааг нь тавиад өгөх байдлаар илүү гоё хялбар болж байна. Тэгээд ер нь бол ингээд яг л Microsoft Project дээр одоо ямар харагддгүү тэр бүгдийг л ингээд оруулаад ирж байна да. Тэн дээр шил ингээд settings дээр дараал критик замыг харъя бол критик замаа тодорхойлоод гаргаад ирнэ. Эсвэл хамгийн хурдан дуусах хугацаа гэсэн үг. За тэгээд зүүмэлж болж байна. Томоорноос харчж болно. За ингээ ажлуудаа $2 руу гүйлгээд харчихна. За Gantt chart-ийн хувьд бол нэлээд гоё болоод ороод ирсэн шүү. Энэ дээр бид нар бүр хэдэн сарын хөгжүүлэлт хийж энэ гоё хөгжүүлэлтийг оруулж ирлээ. Одоо ингээд шинээр ажил нэмэх, task нэмэх, milestone болгох ингээд энэ бүх юмд яг Microsoft Project шиг ингээд бүгдийг одоо ингээд нэг ажил идэвхжүүлж агаад бүгдийг идэвхжүүлж агаад нэмж асч болно. Энэ ажлаа одоо жишээлбэл ингээд convert milestone гэдэг тодтогсон ажил гэж хэлээд байдаг. Milestone ажил болгож болж байна. За ер нь бол яг Microsoft Project ямар байдгүй тэр бүх хөгжүүлэлтүүд ороод ирлээ. Энэ дээр ингээд subtask үүсгэх ингээд бүх юмнуудыг ингээд бас төлөвлөлтүүд бас ингээд таскууд нэмж болж байна. За энэ ажлаа бид энэ ажлынхаа бүлэг болгох юм уу эсвэл энэ ажлынхаа дотор оруулах юм уу гэдэг энэ бүх тохиолдолд яг л Microsoft Project дээр яаж хийдгүү бүх төлөвлөлтүүд маань ингээд ороод ирж байна. За тэгээ PMS програмаа сонирхоорой.